Production Pitbull'in Монгол очилдаа. Pitbull гамбаа Pitbull сурч Pitbull-ийн чэ. Хүсэл мөрөөд рүү алхах бишгүй хүн хүнээ хайрлын орох үү амжилтанд хүрч чадна хэний ч авахгүй атгалыг мартын сэтгэл цагаас үү өнгөрсөн дооч шинээр хэлж чадахгүй өнөөдрөөс хайр шинээр Pitbull шавга ухраа засаж болохгүй астаа хайр түүнийг дахин автахгүй яг одоо шанхил атгуулж байстай ямар ч үе чамдахгүй сэтгэл зүйн шаттай зорилгосоо босхгүй урагшлах таталтай дурдсан тохиолч түүний давхаттай сэтгэлийн зингэд өвдөр зүдэ хий сэрэмгүй зүүчиг учир олон би өөрчлөлт хийхээс айж хүчиг би өөртөө итгэж улам явсан Хүрхийн тул бүцэхгүй дэлхийн тул эргээд харахад харамсахгүй амьдрахын тулд энэ төрөл дүүрэн жаргахын тулд хүн өөрөө хичээх хэрэгтэй хүн бүхэн тиймээ хайранд дурах хэрэгтэй урмын хүчээр урагшлах зүрхтэй урмын хөрсөнд хүссэндээ хүрэхтэй устыг хайрлаж бухаж сурталчээ бородыг ялгаж хайр газар шүтсээ өөрөө жаргалаа олчхари өөрөөр сэтгэж амьдралыг марий бордоны тухай дуухан туусгай дурсан дүүрэн амдри ихрийн тухай энэ дууцай ирээдүйн сайхнаар бүтээ Sinoy Production. Let it rain over me. Let it rain over me. Billy's a new million, Bobby's a new rock. Оромжид чумд хамгийн их хоромдор хөгдөг зүйл юу вэ гэвэл үзэгч таахны маань алгачд туухаалаа байт юм аа. Таахны гадар бичил туухаалаа сонсгий. Баярлалаа. Тоглолтоо та байсууш тухтаа үзээрэй. Ацгүй чи баярлалаа. Хөөе, ихчээ. Сүүлийн үед миний машин надад багтаад байдаг болчихжээ. Би том болоод тахад машин дагаад том болж болдгоо юм уу? Миний дүүч чинь том болж байгаа байхгүй юу да? Хөөе, сүрлдөө. Ээж солонгосоос аавд машин явуулсан гоёгааз. Ваа, машин ирсэн юм уу? Ирсэн. Ямар гоё. Тэгээд ээж чивдээ бас захаа бичиж явуулсан байлээ. Захаа юу? Тий. За. Машин чамд уншчих хөө. Тэг. За. Сайн байна уу? Хайртгүй охин хоёр минь ээ. Аха. Та хоёрыг их хурдан уншдаг болохоор чинь ээж нь их удаан бичиж байна. Өдөр битэрийн уншилтанд ээжийн бичил ямар хамаатай? Хамаатай юм байлгүй. Тууц. Аавд чинь машин явуулсан их бүтлгүүгүй шүү. Сайн захиараа гинэ. Ээж нь та хоёрт балтай эдгэмжээр явуултаа. Яй! Зовчнууд нь их том юм аа. Жин дараад бахаар нь дастаж аваад хармаанд нь ичгсэн. Авсан хойно буцаагаад хадчихаарай гинэ яана. Тэр томчуудаа ингэртэй халаас нь очиж ингийн үед ямар ч ялгаагүй шүү дээ. Ялгаатай юм байлгүй. Айгуу сони юм ээж нь. Хөөе зүрлөө. Удахгүй манай туулагч өргөж байгаа. Тэгээ хөө гарууд аавын нэрийг охин гарууд ээжийн нэрийг өгнөсөн гоёгааз. Юу нь гоё юм тэр чинь? Яасан? Тэр хүү гарууд аав, охин гарууд ээж гэдэг нэр өгөх юм ааши. Тэгээ аав нь өөрийнхөө хүүхдэд Яа, Питбул гэдэг чи ганцхан хүн байдаг шүү дээ. Тий? Ганцхан. Тий. Сая тэгвэл миний хажуугаар бүр 5 6 Питбул өнгөрлөө шүү дээ.
Ер нь ирэхгүй гэж байгаад нэг ирэхээрээ бүр 7-8 фитүүд ирдэг юм байна. Аава, машин чи ирсэн баяр хүргэе. За бүр энэ машин ирсэн болов яасан бол гэж санаа зовоод бүр наашаага яарад байсан хөөе. За ашгүй. Хөөе. Юу яа да? Энэ машины доторх нэг зогсоол руу хийсэн үү? Тэгтээ аваа. Зогсоод дөрөг. Зогсоол дөрөв. За тэгвэл одоо ингэнэ. Цашуухан шиг ороод машина гаргаад за тэгээд нэг байшингаа нар зүг 3 тойроод тэгээд доош нь хийчихээ. Гой. Тий. Аваа, жодооныхоо шалгалтыг яасан бэ нэрээ? Жодооны шалгалт ер нь окей. За. Ер нь одоо энэ жодооны дүрмийн шалгалтыг ер нь би зохиоцсон юм байна дөө. Манай ангийнхан бүгдээрээ бүр надаас асуугаад за энэ юу дүрм яах вэ? Тэрийг яах вэ? Энийг яах вэ? Бүгдээрэнд нь хэлээ. За наано цаано тэрийг тэгээрээ энийг ингээрэй гэсэн. Бүгд онц. Онц юм биш та. За тэгээд харин нөгөө юу Жодоогоо ясаа? яг жолоогоо болохоор нэг жоохон хойшилсан доо. Яагаад? Мэдгүй тэр нөгөө цаанаасаа нөгөө юу тэр шалгалт комисс нь хойшлуулъя гэдэг гэсэн шүү дээ. Яагаад? Мэдгүй. Тэгээд хойшлуулаа тэгээд тэгсэн шүү дээ. Яагаад аваа? Мэдгүй. Намайг таачлаад ор гэдгсэн тэгээд аав нь яг төрүүлээд кабинда суугаад орсон. Тэгээд жоохон урагшдахтай харин нэг санаанд 3 тог дараа унгачихгүй юу? Тэгээд дахиад урагшдахсан харин нэг салгалсан юм туг босгож байгаа харин гаран дэг өрөө дугуй гарчихж байгаа. Яана. Гэхдээ аав нь сандраагүй. Айгуу тайван байсан. Яаж байгаа чи юу болж байгаа? Машин урагшаа явж байхад ингэж болд юм уу? Чи яаж байгаа юм бэ? Тэгээ яасан? Тэр шалгалтын комисс надаар бахархсан байхаа. Ямар мундаг тайван амгалан жолооч вэ? Нийслэл хотод маань ийм амгалан тайван жолооч нар хэрэгтэй дээ. Намайг өөрөө тэгсэн шинжтэй байсан шүү дээ. Тэгээ харин хойшоо ухтаа хойно зогсчихсан нэг хүнийг мөргөө угаацсан. Тэгвэл шалгалтанд хойшилсан биш. Аав шалгалтын комисс бүгдийг дайраа ийцсэн биш үү? Тий. Бүгдийн сайд байх юу байсан бэ чи? Хойшоо гурвд хойдлын дугуй 2 удаа угсгсан 2 хүндээгүүр дайраа гарсан. Яана. Тэгтээ аав нь бас тайван байсан. Шууд гаргаж ирээд за наашаа гараад таа. Юу болж байгаа хөөе? Машин уурж байгаа зам тавьдаг гэж мэддэг юм уу та нар? Мэддэг юм уу та нар? Ямар учиртай юм ч удаа. Өөр ингэсэн ухаан байна уу та нар жирнэ? Энэ дотор чинь жолооч биш болсоо сууж яваа шүү дээ ч удаа. Өөртөө ойлгосон баха. Өөр загнуулаад толгой дахиад. Тэгээд юм нийтээр нь хоошлууллаа гэж тэгж байгаа шиг байна. За. За одоо ингэ нэмэх хэрэгтэй. За, яах вэ? Одоо яах вэ? Одоо аав нь гаргаж ирээд ингэ тойрчин заяа. За. За тэгэхээр Монгол хүн байна да нэг шинэ машиныхаа 4 дугуун дээр нь мялах сүү. За тэгээд нэг хадаг. За нэг аян замын ерөөл унших сэржим өргөх айх аваад. Аваа. Жодооны үлдэхгүй болох юм уу? Аав нь ямар замны хөдөлгөөнд орох гэж байгаа юм шүү дээ. Тий. Тийш. За ер нь яг зүгээр нэг байраа нэг ганцхан удаа тойроод. За. Тэгээд оруулаад тавьчих. За яа. Батгамжтай яваарай аваа. Чиний наад өгчнийг таадахгүй байна да наад өгч. Монгол хүн чинь нэг амны бэлэг гэж юм байна шүү дээ. Шинэ машинаар дөнгөж гарах чахалдаг хачин муухай юм яриад одоо яах. Болгоомжтой яваарай ааваа. Болгоомжтой. Хэлсэн шүү дээ мөрөгчтэй. Гэл. Нэрий тийш дээ. Аав машинтайгаа явж байгаад ингэчүүл яана. Яна. Тауштраа. Одоо ингэдэггүй маа гэхэд ингэчүүл яана тий. Ямар сонир хайшаа янзын тоглолт юм бэ чинь. Энэ хуурай газар яхаараа машин ингэж эргэж харуулдаг юм ч удаа. Тийш дээ. Муу юм үзүүлээд байх юм ч удаа. Айцул нөгөө дрифт тракт үзүүлээд байгаа юм уу? Утаа чадах юм аа. Аав нь цаас орохоор тэр чинь хийгээд өгнө аа. Гой. Амар хийнэ. За одоо ингээ хүүхдүүд. Саяны нөгөө нэг элбэг муу яриаг төөрөлдөө. Нэг сургууль тэгээд за За тэгээ аваа. За ингэ мэдээж. Машиныхаа хаалгыг онгоолгоод дотор нь ороод суулаа. Түлхүүрээ төлглээ. Шийдрүү чодоо үсрээд байгаа маа. Юу юм? Шанах самбарын гэрэл дохио ажиллаж шээ. Яа. За. Дадарчтай аа. За. Тэгээ юу юм бэ аав? Толио нээж шээ. Толино горцаа. Тэ. Цонхоо нээж гинэ. Цонх юм уу? Тэгээ бүсээ бүсгүй. Тэгээд аваа шууд гээ явантай аваа. Тэгэхдээ Гай. Шууд явдггүй ахгүй юу? яадгээ. Жаданы сургуульд яваагүй болсон юу ч мэдэхгүй. Тэгээд бид хоёр дөнгөрөөдөх тий. Шууд явна гэж чааваа. Шууд явахгүй байхгүй заяа.
Тормсон дээр ингэж чагаад автоматаараа дээд дээр нь тавьж Аа. Дээ. Панка юм өргөө тэгээд Юу үзүүлээд байгаа юм бэ та нар ч одоо. энэ өөрийн мэдлгүй Би хэлээд байсан юм. Монгол хүн чинь нэг амны бэлэг гэж юм байна шүү. Бити балаа дэмий юм үзүүлээд байгаа. За. Одоо гоё хүлнэ. Миний баян замдаа сэрэмжтэй яваарэ. За. Ер нь жолооч хүн бол үргэлжийн анхаарал болгоомжтой ер нь сэрэмжтэй явах хэрэгтэй. Тэгтээ биш нэг монгол хүн чинь нэг гоё үг хэлэх хэрэгтэй шүү. Дөнгөж цоошин машинаар ингээд аян замд хөлөх гэж яхад сайн яваарай. тийш. Сайн яваад ирээрээ гэдэг чинь гоё бэлэгтэй үг хэлэх хэрэгтэй байна. Миний сайн яваад ирээрээ. Ээж загс би тэр ямар хилээд байгаа юм шүү дээ. За гоё. Хэн бэ? Ээж юу? Гүй аав юм шиг шүү. Байн ясаа аваа. Байна. Байн. Яасан? Би сая энэ хөдлөх гэж байгаад энэ юу яач вэ? Толын аваачаад хугдаа ич юу анханасаа юм хугархаа толтой ирсэн юм уу? Ой бүтэн машин байсан шүү дээ. Салгалсан. Тоортой ярьж байгаад энэ нөгөө толтой бас хугдаа ичсэн шүү дээ. Би тийм машин барьж байгаад над руу утаар ярьж буцаа та нар. Толын хугацаа нөгөө шинэ машин чинь ингэжтэй шүү дээ. Наад чинь байрны дундуур ямар эвгүй явж байна. Согтуу юм хайшаа энэ одоо. Тэгтээ харахгүй төв давн битүү төгжрээ. Харин тий. Дээрээс нь согтуу машин барьж, дээрээс дүрмээ мэдхгүй жолооч нар яа. Байна. Манай их тэр сая жолоод өгсөд. Хөө за. Би хажуудаас суугаа юм та. Хөөс галзуу юм шиг давхгаад юм мөрөхгүй амар явж байна. Хүй. Тэгээ би асуулаа. Чи яаж ингэж бариад байна гэсэн. Амархан штэ хоёр нүдээ та санчтыг гэнэ. Яа наа. Арай дэйтлээ. Эндээд авах юм байхгүй шүү. Чамд юу н автын мэдлэг байна уу? Байлгүй яах вэ? Шалганаа. Уулын өдөө нэг машин явж байгаа байхгүй юу? 80 м-ийн урттай. Яг энэ үед аль дугуун дээр нэг гол ачаад ирэхгүй. Ийм энгийн. Ойлгомжтой шүү дээ. Запас дугуун дээр. Табашаад гэж юм. Запас ямар багаж дотор байгаа дугуун. За. Би чамаас юм асууж заяа. Чи машин барь явж байгаа заяа. Урд дугуйч салаа явчих чи яах вэ? Яг юу гэдгийг араас нь гүйц дөрүүлээ дугуугаа аваад тэгээд яваад. Согчис машины араас бүрхчлээ. Ой, тавгаа вэ штэ. Энэ хараа 100% бороо. Тий. Я тавгаа. Хатаа зүгрөө. Ой, тавгаа. Хөшөө. Бишгүй явсан. Явсаа хаяж явсан. 95 сүрэн гэдгийг шивэн хажуудны байрны 22 доод амьдэрдэг. Ой, чи яаж ийна? Яс. Шудраггүй хараагүй юу чи? Одоо машины нас чарын цэг болчих гоё. Та одоо яаж байгаа юм бэ? Харин чи яаж байгаа юм бэ? Юу яаж байгаа юм гэж? Зогсчихсан машины араас ирж мөрөгчөөд ухтаага явчихъя та одоо. Харин чи урагшилж ирсэн машиныг ухарч ирсэн яаж байгаа? Юу яриад байгаа юм бэ? Зогсчихсан машины араас ирж мөрөгчөөд буугаад ирэхээр нь уулзах гэж байгаа болов гэсэн чи ийшээ гүгээ явчихъя. Тэгэхгүй яхан чи машинаараа ухарч ирээ миний машиныг хусаа хийсэн. Тэгээ кабин онгоогоо том бийтэй залуу буугаад ирэхээр одоо намайг хусган тэгээ би чинь зүгтэн байгаа хэвээр. Намайг хусгаад гэж хич ах шиг юу яриад байгаа. Аха та яаж байгаа юм бэ? Миний машин чи цоошин машин шүү дээ. Миний ч гэсэн цоошин. Дөнгөж өнөөдөр питбул миний машин хоёулаа ашиглаж ирсэн шүү дээ. Тэр ямар амаатай юм. Миний машин чи бүр 0 км-тэй машин за. Ой, миний сая бүр 0 ч хэрэгж амжаагүй. Миний машины 4 дугуйн ч өнгөрч амжаагүй. Ой, миний бүр 5 дугуйн 5 ч өнгөрөөг байгаа. 5 дугуйтай машин гэж юу гэдэг? Ой, запас дугуйн байгаа юм чи. За. Яха та яаж байгаа юм бэ? Зогсчихсан машины араас ирээ мөрөгчих юм аа. Зогсчихсан гэв үү? Тий. Оо, чиний бороо шүү дээ хөөе. Зогсчихдаг нь яаж байгаа юм бэ чи одоо? Чи ер нь дүрмээ мэдэж байна хөөе нөхөр минь. Замын хөдөлгөөний дүрмэн дээр заасан байгаа шүү дээ. Хороолол дотор 20 км цагийн хурдтай явнаа гэж. Тэгэхэд зогсож байгаа дараасаа оролцож байгаа аахгүй юу? Бүтэхгүй чам шиг юм жолооч нараар болоод ирнэ. Хотоор дүүрэн төгжрэл. Би одоо тэгээ гэрийнхээ гадаа зогсоод гихтээ орохгүй өөр яах юм бэ ч одоо. Үгүй хүүхдээ гүйдээд оруулцдаг шүү дээ. Тамины ороод юм хамаа аваад ирээ. Аав нь явжээ. Нэг их холдог байх бүгд ороод ирнэ. Та урагшлаг байж харин тийм ээ. Хот тэрээр лугах урагшилж байна. Одоо тэгээ таныхаар бол машинаа өнхөрж явахт нүсэрч буугаад гихтээ ороод өнхөрж явахт нүсэрч суугаа яваад гэх юм хааш. Тийш ер нь Улаанбаатар тэр чигээрэл тэгж л ажиллаа амжуулж байгаа шүү дээ. Чимэргөөцтэй. Энэ залуучууд айгүй байлаа шүү дээ. Мөрөгчөд тухтаач тий. Үе нэг юм ирэхтэй юм уу, имхтэй юм уу? Чамаа харахад эрэхтэй хүн байгаа зү мангараа. Ох шиг юм аа. Альтрун дэнийгээ өгчихгүй юундаа балиартай зүхтаагаад байгаа юм. Хөөе. Манай энэ хотын зам үст авах юм аа.
50% буруутай. Чи өөрийнхөө машиныг засууд би өөрийнхөө машиныг засууд. Юу 50% буруу юу яриад байгаа юм бэ? Тантай хэл амаа олцохгүй маань яшиг цагдаа дуудаа яш. За цагдаа дуудаа чи өөрөө буруутан болно доо. Би яхаараа буруусан бол. Зогсож яснараа чи буруутай болно шүү дээ. За байж. Яа. Хоёр ер нь цагдаа ирэхээс өмнө хэл амаа нийлүүлье. За юу яриад байгаа юм бэ таач одоо? Би ямар тантай хам хэрэг хийчихэд амаа нийлүүлэх гэж байгаа шин чи. Цагдаа ирэхээс өмнө хэл амаа нийлүүлэх гэж юу яриад байгаа? Үгүй. Цагдаа ирэхээр нөгөө жолооч нар чинь сандраад буруу зүрх юм яриад байдаг шүү дээ. Хоёулаа наан бүх юма яриад тохирчих юм бол цагдааг асуухаар зүгээр нэгэн зэрэг хап гэж хариулахгүй. Хап гэж ашиг түргийн хэллэг хэлж байгаа юм шамаа. Ахаа гэхдээ миний машин бас гайгүй байна заа юу. Тэр арийнх нь улаан гэрэл хагарсан байна. Миний машист харахын эсчг нь хамар онгоогоо яатсан юм бэ? Та миний машины тэр арийнх нь гэрлийн чийдэн гэл төлөөд өгчих заа юу. 800 гэдгийг. Гэрлийн чийдэн үү? Тий. Чинийхээс нь гэрлийн чийдэнд хагарсан уу? Тий. Чи бас тэгж байгаа хөгийн ирвэ шүү. 800 өгсөн үү чи? Тий. За яах би төлөн заа юу. Ахын тийм яадлын алдсан хүн биш. Би тэрийг чинь төлөн за. Гэхдээ шүү дээ. Өчтөр манай том өрөөний гэрлийн чийдний шатчаад хүүхэд гүйлэхэд 650 төгрөгөөр олж ирж байсан байхгүй юу? Тэгсэн чи 800 төгрөг гинэ. За яах. Ахын зүгээр юм утсан ирхөө. За юм аа. 1000 төгрөг өгч. Аваа за юу. Мөнгө зүзээгүй хүүхэд байстэй өөртөө. Хөөе, Монгол улсын мөнгөнд тэмдэг 1000 төгрөг мэдгүй. Дотор нь 10 ширхэг 100 байдаг шүү дээ. 200-ийн надаа өгнө. 800 чамд үлднэ. За юу тайлбарлаж өгöd байгаа бэ ч одоо. Та ямар нялх хүүхдэд тоо зааж байгаа вэ ямар? Хөөе яхаа би машины гэрлийн чийдэн яриад байгаа. Та гэрт байдаг чийдэн яриад байгаа юм. Ялгаа юу вэ? Би одоо тэгээ машины ард гэрийн чийдэн хийчээл явж явах юм уу? Ой тод асан шүү дээ. Тим юм гэж байдгүй заа юу. Тэгээд чахаа 800 төгрөг биш 800 мянга за. Сүүлийн үеийн том машины гэрэл үнэтэй байдгийг. Юу буцын үнэтэй машин үнэтэй. За яах вэ? Би төлнө. Би тийм яадаг алдсан ирэх хүн биш заа юу. Гэхдээ манай ихнэр гадаад амьдарч байгаа аахгүй юу? Суралцж байгаа. Тэгээ надад хэлж байгаа аахгүй юу? Гадаадын хөгжилтэй соёлтой оронд шиг ийм том аврын машиныг хотынхаа төвөөр оруулдаггүй гэж шít. Уул хадаар явдаг, хөдөө явдаг машин гэж хотын захаараа явуулдаг гэд надаа энэ хөөрхөн жижиг машин явуулдаг аахгүй юу? Яах вэ? Би төлнө. Бэн миндөө. За ах нь аларсан. Ах нь жоох олсон ичтэй. Амар үнэтэй машины араас орцсон. Чи байгаа мөнгө аваад аваад өрөөд 800 мянга нэ. 750 байгаа. За тэгвэл 750-аад аваад өрөөд. За тэгвэл хурдалч тэгээд явсаар 700 болно гэж юу? За тэгвэл тэр 700-аас хурдан аваад ирлээ. За тэгээд чи нааша. За тэгэлдээ тэгэл хүн амтнд өгсөөр байгаа тэгэл 650 аваад ирлээ чи. За тэгвэл тэр 650 чи би авъя хурдал. За хурдлаа энэ хүн яаруулаад байна. За бэлэн байгаа 600 аваад ирлээ. За тэгвэл ахаа яг 600 мянган ч л авъя заа юу. Би наадах чи эргүүлж чамд төлнө шүү дээ. Наад 550 аваад ирлээ чи. За тэгвэл яг 550 чи авъя. За энэ их сайн залуу байна. 500-аар тохирлоо гэж байна. За ахаа яг 500 дээр чи тогтлоо шүү. За хурдлаараа наатаа аваад ир. Ээж залгаж шít. Байна уу? Ээж. Би зүгээр ээж би танаас нэг юм асууя. Та нөгөө нэг аршин сувлд явна гэдээсэн. Болцоо. За тэгвэл та тэр мөнгө аваад хүрээдэрээ ээж. Би зүгээр нэг жоохон ослоо хийсэн юм аа. Зүгээрээ ээж. Зүгээр. За тэр мөнгө аваад хүрээдэр. Би таныг эргээгээ тэр аршин сувлд чинь явуулнаа. За. Яса. За одоо ингээ манай ээж. Би чамд нэг 1000 төгрөг өгсөн үү? Тий энэ үү. За. 500 мянгаас 1000 нас 499 мянга үлдлээ шүү дээ. За одоо тгий. Чи манай ээжиг ирэхээр 50 байлгараа заа юу. Хөгшин настай. Гүй яачва юу болчихоо чи яачвэ юу болоо хүмүн хөө яачва хүний хүүхдийг ягаа ичвэ чи одоо яаж байгаа юм бэ машины нэвдэ эцэг чи юу яачва яа бацруу ийм булгаа эцэг зутай штэ юу яриад байгаа бэ? Үнэн энд байна шүү дээ. Яан вэ Тэр амар машин чинь миний машин. чам хизээ машин байсан Ихнэр өнөөдөр явуулсан юм аа. яан хүмүн одоо хэдэн төгрөг болсон бэ одоо төлөе одоо амьдралын төлөө явж байна штэ 500 мянга. хэдэн лаа цуглуулаад явчихна 175 төгрөг гасчих тэрнээсээ Энэ одоо юу вэ? бид хоёр ч гिचүү хоёр шүү дээ одоо яах вэ хүмүн одоо яан вэ бид хоёр одоо За эмээ би 50 мянган насыг 450-ыг л өгчих таа юу. минийхөө өшөө жоохон дискаунт байна уу За дахиад 50 наслаа 400 өгчих. жаахан сэл зарлч та минийхөө Дахиад 50 наслаа 350-ыг л өгчих таа юу. жаахан чүти байна минийхөө
Имээ дахиад 50 насаа 300 мянган. За баярлалаа баярлалаа. 200 мянган асууж өглөө шүү. Яад хүүхэд За, байж. одоо явж амар. Гү чи одоо тэтгэвртэй тэмжээ урдчилж авъя. Хамаалах дүүрсэн. Энэ хүүхдэд мөнгөний нөгөө салын хоёулаа яадаг хүүхэд байж чи. Гэмтээсэн бол яах юм хүүхдийг өнөөдөр бид нар. За имээ би дахиад 50 насаа 250 мянгаыг өгч яасан. Баярлалаа минь хөө баярлалаа. За яг 150 руу оруулах яах вэ? Хэрэггүй. Яшго яшиг чи энэ гашаавшин газар юм дүү. Тэр туулын бурсанд очиод амьдэрч. Энэ буянтай хүүхдийн мөнгийг өгчөөд салын хоёулаа. Яадаг хүүхд вэ чи чинь юу намайг зовоогоод. За имээ би дахиад 50 насаа 200 өгч заяа. За аршаа сувлдаа яваа. 150 руу оруулмаар байна да наатар чи. Яах гэдэг юм бэ? Өгнөөлтөө дутаагүй байхад энэ сормоос найднараа байхад чи намайг дээлтэй минь гатааж байдаг чи. Мөөгөн минь байсан бол чамааг өдөөд ингэж байхгүй тавгаа мэдүү чи. За имээ та сэтгэлээ барай би 150-ыг л өгч 50 наслаа шүү. Баярлалаа минь хөө баярлалаа. Одоо шинжингээ даралт төлтөөд унтахгүй одоо яана вэ? Одоо харж амраа. Яана вэ 100 руу оруулах яах вэ? Бэ. Одоо гिचүү. Одоо энэ ганц хүүтэй юм энэ намайг ингэж зовоох байсан юм байна. Хүний хүүхдүүд яаж амьдарч байна? Чи намайг яаж авч яваа билээ чи? За имээ та 50 байл да би дахиад 50 насаа 100 мянгаыг өгч тэгээ боли яасан хэцүү юм бэ? Яг 50 руу оруулах яах вэ? Яах юм бэ? Эсвэл бүр нойлох юм уу? Тийш дээ. Эсвэл наатнаас чи мөнгө авч салах юм уу? Яа тэгж бодтыг. За хаа яасан бэ 100 мянга төр буулаа штэ. За би төлнө. Яалтсан ирэх хүн биш заяа. Ой нөгөө мөнгө авчих хүн чи хаана явна хаа? Ярь та. Тэр ч одоо ингэж наашаа хүнээ дүүргээл гарна шүү дээ. Хаанаас? Баян онгороос. Би одоо нэг 100 мянга төгрөг авах гал баян онгороос хүн үлээгээ байж ах уу? Чи хүлээж чадмаагүй бол өөрөө очиж авчих юм уу? За яа шиг тэр 100 мянгад чи бензин игэж баян онгор хүрхгүй заа юу. Аваа. Аваа. Тэр чимүрэг харих аваад ирсэн. Машин ханаа наваа. Яа чи Яа чам би танд хитээ үстэй үнэлгээ аваад машина барь гэж хитээ үстэй дугаар номер ч авахгүй таны буруу. Хөөхи. Ахгүй ч одоо нүнэлэхгүй байхгүй. Номер дугааргүй машин явж байгаа дүүгийн хараас орцсон. Хөөе, эн чинь дөнгөж өнөөдөр ирсэн машин. 72 цагийн дотор улсад бүртгүүлээд дугаараа авах хэрэгтэй шүү дээ. Таны үнэмлэх хаана вэ? Замын чигтэйгийн газраас зарлаад ирсэн шүү дээ. Үнэмлэх гаргадаг машин эвдэрцээ хүлээж байгаараа л гэдсэн шүү дээ. За, энийг барьчих. За юу ийна адах ч одоо. Сэтгэл санаагаа засаа. За ярьшгөө одоо машины хараас мөргүүлчээ тантай арх ууж угаад байж ах юм уу? За, аяны алтан шар зам үлжийтэй байх болтугай. Хүү та яагаад над руу арх цацчихваа? Юу чамаас арх үнэлтэй байгаа юм уу? Оо, арх утсан машин бирж явсан юм уу? Оо чи хин бэ хөө яа? Юу ярьсан бэ? Оо чи лаац түүд юм уу? Оо энэ яг чиний машин мөн үү хөө? Би нэрээ ямар муухай огцом доош орж байна нэрээ. Хэдхэн минутын өмнө шинэ машин унаад аваагаагүй явчихсан. Гинтгэ арх нүртүүдээ лаац хийсэн шар тормоор барьцаж багш. За залуу минь. Цагдаа ирэх юм бол зүгээр чиний жолооны үнэлгээг шууд хураагаад ав. Чамаас зүгээр арх хангалттай уншиж чинь. Цагдаа дуутгаа болио ах. За, эр хүнтэй хайртай ах нь бас бодож байна. Чиний машины сэлбэг хэрэгсэл ер нь ховор юм байна. Үнэтэй ч юм байна. Хайж олдвол их юм. Олдохгүй айгуул гадаадас захаална. Харин миний машины сэлбэг хэрэгсэл хаа сайгүй байгаа. Илбэг дээр нь хямдхан. Хүү. Хоёулаа нэрээ эхлээд миний машиныг засч босгоод миний машинаар чиний машины сэлбэг явъя хөөе. Тийм үү? Тэр нэрээ хямдхан байна хөөе. Бурхан ортосно. Тийм үү? Тэгээ таны машин ч одоо хэдэд засагдах юм дээ тэгээд. Энэгээр машинаа засуулзаа юу. За. Тэгээ миний мөнгийг хизээ өгье бэ та ч одоо. Ямар хэцүү юм бэ? Ямар сонио хөөлгөнсөн гар байчиж одоо. Миний мөнгийг өгөлтөө. Өгнө штэ. Хэд гэж байгаа вэ? 100 мянга штэ. Одоо өгье. За. Одоо өгтөө. За. 80 100. За гүцээ мэ. 100 мянга тоолоороо. За. Өгөө аваад дууслаа шүү. За. Үр авлага байхгүй штэ. Баярлалаа хаа. Та бас сайн ах байна өө бас. Хоосон салснаас яах вэ? Тэ нэг 100 мянга цаастай. Тийш. Тий. За, миний дүү ах руугаа ярьж агараа. За, таны утасны дугаар хэдэв? 91 80 30 60. За, би тань руу залгах чи та миний дугаарыг тэмдэглэж. Хоёулаа хоорондоо холбоотой бай. Тэгээ яхаа. Оо, хүү яхаа. Энэ дугаар чи төлбөрийн тооцоо хийгээгүй хаагдчих. Хүү, урьдчилан төлбөрт утсан. Нөгөө нэг 12 цагаас хойш хаачихгүй сарын хугацаа дуусчих. Ой, 10,000 төгрөг өгч би нээлгэж чинь. Одоо боли ах минь одоо юу вэ чи одоо ой. Энэ хорвоогийн хамаг зовлон өөр дөрөө тогтсон миний машины араас орсон юм хааш юм бэ ч одоо. Таны над зовлон гамшиг чи дуусахгүй байна ой. Хэдэн төгрөгтэй салсан их юм бушуу явах минь одоо юу вэ? Яна аваад
Бөөрөнд орчихно уу? Тий? Юу гэж дээ чи ярьсаар байгаа энэ харахгүй юу? Мөнгө сад. 1000 төгрөг аваа явцсан шүү дээ. Аав арайчтэй таа. Тийш дээ аваа. За дараа нь эргээд ярихаар нь хэлж байгаад авнаа. Яна. Аа машина яах вэ? Машин гэж хэлсэн хүн харахын хэцгүй амар юм болчлаа. Одоо бушуухийн зогсоод руу оруулаа хийчих. За юу. Би ядж хахад энэ хоёр талын толь нь юу байсан. Харин та хоёр нэг ажлынхан зааварлаад өгөөрэй. За тэгээ. Би зааж ийг таньцаая. Би за. Баруун тишээ. Баруун тишээ. Баруун ахгүй даа. Баруун гэдэг чинь дүүг дээр байгаа дахиад машин мөргүүлжтэй шүү дээ та. Хүү яах вэ? Ахаа. Хөөс ямар зэв амтан бэ? Яаж мөрөхөөр ингэж мөрөгдөг байна? Өрүүлээ бариад сууд дээрээс сууг усраа гараад ирд юм да. Харснаа нэг өндөр дахиас юм. Хараагүй. Эд айр хас цагтаа байна уу? Байхгүй. Энэ ямар зэв юм бэ? Яаж? юу болсон бэ? Оо сайн байна уу? Хасаа ярин миний машиныг нэг өндөр дахиас юм өргөд зугтаачлаа л да. А тийм. Түрүүн бас миний машиныг нэг Та тэгээ яасан эзнийг нь олсон юм уу? олсон. Би яах вэ? Надад туслаач. Манай энд нөгөө камер байдаг байхгүй юу? Оо за. Тэгээ камер дээр бүх юм байгаа. Тэндээс очиж бичлэгийг үзчихлээ. Дугаар номер бүгд Баярлалаа хаа. Та миний машиныг харж байгаарай заяо. Тэр удаа спорт машин. Наадных нэг амбиц цагаан юм багаз. Тэр хурж ирээд мөрөгчлөө. чи юу ярьж байгаа? Тэр машин чи хараас хөдлөхгүй машин байна. Би яхаа мөрөгсөн юм а. Ямар ч танд баярлалаа. Би камер шүлгээд гээ заяо. Бичлэг байхгүй. Маш их баярлалаа. Аава, камер дээр таны дүрс байгаа штэ. Миний мөрөгдсөн машиныг жолооч байсан юм байна. Энэ шатаа эмэгтэй хүнийг элэг барай явчих гэж бодсон чи. Одоо яах вэ? Яах чагаа? Яах чаваа? Камерыг хадч. Аава, хичнээн хагалсан шин тэр камер дээр таны ингэж байгаа муугаа дүрс бичсэн байгаа. Бага штэ. Яах вэ? За тухтаа. Ой яхаа зогсооч. Ой яхаа. Энэ камер дээр таны дүрс биш яхаа.